Шүүхийн шийдвэрийн захим сан буюу шүүх цэг хэмээн дээр тавигдсан бодит кейс ярьж өгье. Байрны мөнгөө бүрэн төлчхөөд байхад гэрчлэгээг танихгүй бол яах вэ? Иргэндээ байр захиалж төлбөрөө компанийн заасан дансанд бүрэн шилжүүлсэн байна. Гэтэл компани нь манайх төлбөр шилжүүлсэн дансны эзэн болох арматур төмөр авсан компанида заллуулсан. Тиймээс чамайг өмчлөгчөөр тогтоохгүй гэж маргаажээ. Энэ хэрэг дээч хүртэл явсан бөгөөд шүүхээс компаниуд хоорондоо арматур төмөр дээрээ заллуулсан хэсэг нь үүргээ биелүүлсэн иргэний эрхийг зөрчих үндэслэл болохгүй гэж үзэж иргэнийг өмчлөгчөөр тогтоосон байна. Иргэний хуулийн 211-243 дугаар заалтууд иргэнийг ингэж хамгаалжээ. Гэвч шүүхээр явах нь цаг хугацаа, сэтгэл зүйн маш том гарц юм. Ийм эрсдлээс сэргийлэхийн тулд анхнаасаа мэргэжлийн агенттай хамтрах нь хамгийн ухаалаг алхам. Та үл хөдлөх хөрөнгө авахдаа ийм төрлийн эрсдлээс айж байна уу? Тэгвэл бидэнд хандаарай. Бид таны гэрээг хянаж, төлбөр тооцоо болон бичиг баримтын аюулгүй байдлыг 100% хариуцаж ажиллана. Мэргэжлийн агент бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хамгаалагч юм. Бидэнтэй холбогдож байраа эрсдэлгүй аваарай.